Холливуудын алдарч жүжигчин Леонардо Ди Каприо. Холливуудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн нэг Оскарын шагналт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, хүрээлэн буй орчныг хамгаалагч, продюсер, бүсгүйчүүдийн хайрыг татсан ганц бие эргээд энэ залууг тодорхойлох үг олон. Ингээд олон үг нуршилгүй жүжигчин Леонардо Ди Каприогийн амьдрал амжилтын замаар хэсэгхэн зураа илээ. Жүжигчний карьераа 1990-ад оны ихэр эхэлсэн энэ залуу тэр даруйдаа олон нийт болон кино шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч эхэлсэн юм. Леонардо Ди Каприо 1974 оны 11-р сарын 11-нд Калифорнийн Лос Анжелест төржээ. Тэрээр комикс зохиолч Жорж Ди Каприо шүүхэд нарийн бичиг хийдэг Эрмелийн Инденберг нарын ганц хүү юм. Леогийн аав нь Итали, Германы ирлиз, ээж нь баруун Германд төрсэн аж. Леогийн ээжийн талын өвөө нь Герман, эмээ нь Оросын цагаач байжээ. Леонардо 2010 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэр манай эмээгийн эцэг эх нь Оросоос Герман руу авч явхад 2 настай байсан ч орсоор ярьдаг байсан гэсэн. Өвөөгийн талд бас орос цус байсан гэж ярьж байсан билээ. Жүжигчинд Леонардо Ди Каприо гэх нэрийг зүгээр ч нэг өгөөгүй ач. Леогийн ээж нь түүнийг тээж байхдаа алдарт Леонардо да Винчигийн зургуудыг үзэж явтал хэвлийдэх хүүхэд нь анх удаага хөдөлжээ. Тинхүү Эрмелийн хүүдээ Леонардо гэх нэр өгсөн байна. Алдартай хүний нэр хүүг нь дэлхийн хэмжээний хот болгосон гэж Леогийн эцэг эх нь бэлэгшээдэг. Леонардог 1 нас хүрэхэд эцэг эх хоёр нь салжээ. Хүү ээжтэйгээ үлдэж Лос Анжелесын хэд хэдэн хороолд амьдарсан байна. Тэднийх Лос Анжелесын хамгийн ядуу гудамжинд ч амьдардаг байжээ. Ээж нь гэр бүлээ элэг үтэн идэх хоолтой авч явахын тулд олон ажил зэрэг хийдэг байв. Леонардо Ди Каприо одоо бүхий л албан ёсны арга хэмжээ шагнал гартуулах ёслолд ээж Эрмелинтэйгээ хамт очдог. Тэрээр ээж минь миний амьдрал. Тэр бол жинхэнэ эрдэнэс. Би ээж шигээл бүсгүйг хайдаг гэж ярьдаг. Ээж нь байгаагүй бол тэднийх ядуурлаас аврагдаж Лео алдартай жүжигчин болохгүй байх байлаа. Тэдний гэр бүл гэмт хэрэгтэн бие үнэлэгчдээр дүүрсэн хамгийн ядуу гудамжинд хүндхэн амьдарч байхад ээж нь хэд хэдэн ажил зэрэг хийж хүүгийнхээ жүжигчин болох мөрөөдлийг биелүүлэхээр зүтгэж байжээ. Лео надад хамгийн ихээр зүтгэж дэмждэг ээж минь байгаагүй бол өдий зэрэгт хүрч чадахгүй байх байсан гэж ярьдаг. Лео 2 нас гарантай байхдаа анх дэлгэцэнд гарчээ. 14 настай байхад нь аав нь түүнийг хүүхдийн алдартай шоунд аваадснаар Леонардо жүжигчин болохоор шийдсэн байна. Хүүгийн зүс царай, үс застыг маш их таашаасан нэгэн эрхэм Леог 30 гаруй рекламад тоглуулжээ. Мөн хэд хэдэн олон ангид кинонд тоглов. Тэрээр инэдмийн аимшигын адал явдалт гээд бүхий л төрөлт хүч сорж байлаа. Лео нэлээд алдартай олон ангид кинонд тоглож эхлээд байхдаа Роберт Де Ниротой нэгэн хүүгийн амьдрал кинонд тоглохын тулд уг ажлаа орхиж байжээ. Сүүлд нь тэрээр 1993 онд Johnny Deppтэй хамт What's Eating Gilbert Grape кинонд тоглов. Энэ кинонд Лео R1 гэх Гилбертийн дүү оюуны хомсдолтой залуугийн дүрд тоглосон амжилт олж анх удаага алтан бөмбөрцөг болон Оскарт нэр дэвшжээ. Тиймээс Лео алдартай найруулагч нарын анхааралд өртөж нэртэй жүжигчдтэй хамтран тоглож эхлэв. Леонардо Ди Каприо 1996 онд Клэр Дэнсийн хамт алдарт Ромео Жюлеттад тоглов. Уильям Шекспирийн сонгодог жүжигийн орчин үеийн хувилбар болгож хийсэн энэхүү кино амжилт олж Леогийн аав хүүгийнхээ уг дүрт нь хамгийн их дуртай гин. Дараа нь Лео алдарт Роберт Де Ниро, Дайан Кейтон болон Мерил Стрип нартай хамт Марвины өрөө гэх гэр бүлийн драмад тогложээ. Леонардо Ди Каприогийн тоглосон Wall Street-ийн John, Агуу Гэтсби, Чадвал намайг барь, нисгэгч, Амстердам, хувьсгалын зам зэрэг алдартай киног дэлхийн мэднэ. Гэхдээ түүнд маш их амжилтыг авчирч Холливуудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчин болгосон кино бол Титаник. Титаник гэхээр хүн бүрийн санаанд Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нар буудаг байлээ. Найруулагч Джеймс Камероны энэхүү киноны гол дүрээс Лео эхлээд татгалзах гэж байжээ. Эцэст нь зөвшөөрч Джеймс Камеронч түүний жүжигчний ур чадварт итгэснээр Титаник кино 1997 оны соёл урлагийн онцлог үйл явдлаар нэрлэгдэж Оскарт 11 номинацид ялт байгуулж рекорд тогтоосон юм. Леонардо Ди Каприог People сэтгүүл 1997 онд дэлхийн хамгийн сайхан 50 хүний нэгээр нэрлэж байв. Леонардо Ди Каприо Оскарт олон удаа нэр дэвшиж байсан ч уг алтан бариуллыг гардаж чаддаггүй байсан юм.
Фэнүүд нь түүнд Оскар өгөхийг шаардаж, зарим хүмүүс Леог Оскарын тэнгэргүй жүжигчин ч гэж байв. Харин 2016 онд Лео удаан хүлээсэн Оскар The Revenant киноны гол дүрээр гартсан юм. Энэхүү киноны найруулагч Алехандро Гонсалес, зураглаач Эммануэль Любецки нарч мөн Оскарын алтан баримл гартсан билээ. Киноны зураг авалт маш хүнд нөхцөлд удаан хугацаанд явагдаж, Лео The Revenant тоглохдоо бараг л үхээцэгчээ. Леогийн жүжигчний чадварыг өндөрөөр үнэлүүлсэн бас нэг кино бол Francis Scott Fitzgerald-ийн Агуу Гэтсби. Энэхүү бүтээл кино шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ аваагүй ч Ди Каприогийн тоглолт маш өндөрөөр үнэлэгджээ. Леонардо Ди Каприо 2016 оны 1-р сарын 19-нд Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр хүрээлэн буй орчныг хамгаалдаг ажлаараа Crystal Award шагналын эзэн болсон билээ. Тэрээр 1998 онд Leonardo DiCaprio Foundation гэх сан байгуулж 30 гаруй сая доллараар дэлхийн 40 орнд хүрээлэн буй орчныг хамгаалах 7 төсөлд хөрөнгө оруулжээ. Тэрээр нэгдсэн үндэсний байгууллагын их тайвны элч, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хурал уулзалт дээр илтгэл тавьдаг юм. Жүжигчин залуу олон бүсгүй анхаарлын төвд байдаг ч гэр бүл зохиодоггүй нэгэн. Алдартай модельуудтай үерхдэгч тэдний харилцаа хэдхэн сар үргэлжлэхээс хэтэрдэггүй. Лео амьдралын цорын ганц хайраа ээжтэй өгсөн гэж ярьдаг. Ээжгээл эмэгтэй хайж аваа гэх түүний нас одоо 51. Гойнер Леонардо Ди Каприо ярилцлага өгдөггүй, асуудалд орооцолддгүй нэгэн. Хэвлэр түүнийг шилдэг завраг өмсөгчдийг бэлэн шигээ сольдог гэж ихэвчлэн гоочилдог. Харин түүнээс нэгэн сэтгүүлч энэ талаар асуухад "Хэрв танд тийм боломж олдвол татгалзна" гэж үг хэмээн хариулсан байдаг. Ингээд Холливуудын хамгийн алдартай хэрнээ хамгийн хаагдмал жүжигчдийн нэг Леонардо Ди Каприогийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Танд нэг гэмгүй асуулт тавихыг зөвшөөрнө үү? Та анхны хайраа сандаг уу? Миний анхны хайр уу? Үнэхээр санахгүй байх гэж айж байна шүү. Гэхдээ тэр хайр анхны бас жинхэнэ хайр минь байсан бол би одоо гэрэлчихсэн яваа байлгүй дээ. Тийм биз дээ. Тэгвэл Леонардо Ди Каприо эмэгтэйчүүдэд ямар шалгуур тавьдаг вэ? Эсвэл танд ямар бүсгүүчүүд таалагддаг вэ гэж асуух нь илүү амар юм уу? Зөвхөн гадаад төрх биш шүү дээ. Та ойлгож байгаа үстэй. Хорон санаатай, залтай, өглөө хүүхнүүд надад таалагддаггүй. Зөвхөн надад ч биш, бусад эрчүүдэд ч бас таалагддаггүй. Би мөн бусад эрчүүдийн адил байгаагаараа байдаг, элен далангүй, юмд үнэн сэтгэлээсээ ханддаг бүсгүүчүүдийг таалдаг. Хамгийн гол нь хүнлэг, сайн хүнэл байх хэрэгтэй. Энэ үнэн шүү. Би энэ сэдвээр бараг ярьдаггүй гэдгийг та мэдэх биз. Үндэ бол ярьж байгаачгүй. Титаникт тоглох хүртэл бүсгүүчүүдтэй танилцаж уулзахад илүү амар байж. Түүнээс хойш байдал хүндэрч эхэлсэн. Тэр хүртэл би бүсгүүчүүдтэй болцохдоо цаанаа ямар ч санаагүй. Зөвхөн намайг эр хүнийх нь хувьд сонирхож ирж байгаа гэдгийг гарцаагүй мэддэг байсан. Таныг эхийгээ төгс эмэгтэй гэж үзсэн ээжийн хүү хിവэрэ байгаа болохоор одоо хүртэл гэрлэхгүй яваа гэж бичдэг юм билээ. Тэгвэл би ээж маань найзалж байсан бүсгүүчүүдтэй минь гайхалтай сайхан харилцаатай байсан юм шүү л гэж хэлээ дээ. Ээжтэй би хайртай, энэ гарцаагүй үнэн. Ээж минь намайг югаарч дутаалгүй өсгөж амьдралын үн цэнийг ойлгуулж өгсөн. Миний амьдралд хоёр л эмэгтэй хүн үргэлж хамгийн гол хүмүүс байсаар ирсэн эмээ ээж хоёр. Эмээ минь харамсалтай нь 2008 онд өөд болсон л доо. Эмээ минь ээжийг дэлхийн 2 дугаар дайны үед аварж гарсан гэдэг. 1941 онд ээж минь өвдөөд Герман цэргүүдийн хэвтдэг эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. Эмээ маань ээжийг 2 жилийн турш асарч байж эрүүл саруул хүн болгосон гэдэг. Харин хожим ээж миний төлөө өөрийгөө золиослсон. Намайг онцгой байстай хүүхдийн сургуульд орё гэхэд шууд л зөвшөөрсөн. Бүтэн 3 цагийн турш явж байж очдог тэр сургууль руу ээж минь намайг өдрөөр хүргэж өгдөг байлаа. Тэр сургуульд би боловсрал эзэмшиж амьдралыг олон талаас нь харах чадвартай болсон. Одоо ч гэсэн миний ичээ сонирхол хүслийг минь байнга дэмждэг. Би дэлхийн сонирхолтой бүх музей, газар нутгийг үзхийг хүсдэг. Үүндээ ихээхэн цаг зарцуулдаг. Африкийн зэрлэг амьтдыг өөрийнхөө нүдээр нутагт нь харах сайхан байдаг. Мөн уран зураг сонирхож чамгүй цуглуулгатай болсон. Гэхдээ намайг кино шиг татдаг зүйл үгүй. Сүүлийн хэдэн жилийн турш би ногоон амьдралын дэглэм мөрдөж байгаа. Цахилгаан машин унаж, зөвхөн нарны элчээр цэнэглэгддэг байшинд амьдарч байна. Тэгвэл танд таалагдсан бүсгүй түлш их иддэг хаймар унчсан дахиж ирлээ ах вэ? Тийхгүй ах. Тэгвэл би хатуу зан гаргана. Түүний нэрийг тэмдэглэлийн дэвтрээс ор мөргөө арилгана. Жорж Клуни та хоёр бүсгүүчүүдийн сэтгэлийг булаасан Холливуудын гой нэрс.
Та яагаад гэрэлтэхгүй юм бэ? Мэдхгүй юм да. Хүүхэдтэй болохыг хүсэж байна. Харин эхнэр авахын хувьд бол баг үгүй эцтэй. Ээлжит найз бүсгүйдэг авчрахад сайхан л байдаг. Гэвч бас амаргүй шүү. Нэг бүсгүйтэй нэг дор удаан амьдрна гэдэг хэцүү. Бөөн үүрэг хариуцлага өөрийгөө золих шаардлага аяндаа гардаг юм шиг.